За одоо үзэгчдээ бид та бүхэндээ татварын ерөнхий газартай хамтран хүргэдэг мэдээлэл хүргэх гэж байгаа. За манай студид татварын ерөнхий газрын олон нийтэд харилцах төвийн татварын улсын байцаагч Батсангал ирсэн. Бид 14 хоногтоо нэг удаа үзэгч та бүхэндээ татварын талаарх мэдээллүүдийг хүргэж байгаа. Тэгэхээр та бүхэн маань татварын талаар олон талын мэдээллүүдийг манай зочноос авах боломжтой байдаг шүү. Тань дахин өглөөний мэнд хүргэе. За энэ хэсэгт ямар мэдээлэл байгаа вэ? Энэ хэсэгт төлбөр хураамжуудын талаар ярих гэж төлөвлөж байгаа. За эхлэе тий. Тэгэхээр зэрэг бид бас нөгөө анх танилцуулж эхэлж байхдаа Монгол улсын татварын ерөнхий хууль дээр бол 30 төрлийн татвар байхаар заагдсан. За гэж ярьжсэн тий. За тэрний албан татварын хувьд бол татвар нь 3 байгаа. Татварыг бол албан татвар, төлбөр, хураамж гэж. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бид нар бол ингээ өмнөх дугаарууд дээр цувралаар албан татваруудын талаар ер нь бол товч мэдээллүүдийг хүргэж явчихсан. За өнөөдөр бол одоо төлбөрийн талаар мөн одоо хураамжийн талаар одоо бас товч мэдээлэл хүргэе гэж бодож байна. Тэгэхээр зэрэг татварын ерөнхий хууль дээр байгаа дээр 30 төрлийн татварын 14 нь бол төлбөр хэлбэртэй. Төлбөр хэлбэртэй. Тэгэхээр зэрэг татвар, төлбөр, хураамж гэдэг нь маань яг юугаар ялгаатай нөхөр зэрэг татвар гэдэг бол ямар нэгэн хариу төлбөргүйгээр улсын төсөвт өгж байгаа мөнгөн хөрөнгийг татвар гэдэг. Гэтэл төлбөр гэдэг бол арай өөр. Төлбөр гэдэг нь хэлж нөхөр зэрэг төрийн мэдлийн өмч хөрөнгийг хэрэглэснийхаа төлөө тэр одоо хэрэгжилж байгаа хүн маань тэр хэрэглэснийхаа төлөө төлбөр төлөх нь шүү дээ. Тэрийг төлбөр гэдэг нь. Тэгэхээр зэрэг Монгол улсад бол татварын ерөнхий хууль дээр заасны дагуу 14 төрлийн төлбөр байгаа. За энэ дэлгэцэн дээр харагдаж байна. За одоо жишээлбэл ашигт малтмал ашигласны төлбөр, за ашигт малтмалын одоо хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр гэдэг ч юм уу те. Тэгэхээр зэрэг энэ ер нь бол бас нэг зүйлийг бид нар хэлээд байгаа. Татвар бол заавал хуультай байна. Хуульгүйгээр ямар нэгэн татвар байхгүй, татвар ногдуулахгүй гэсэн санаа. Тийм учраас одоо энэ бүх төрлийн татвар, төлбөр, хураамжууд дээр бол дандаа хуулиар зохицуулагдсан харилцаа байж байна. Энэ 14 төрлийн одоо төлбөр дээр бол жишээлбэл 7 төрлийн хууль байж байгаа. Зарим төрлийн төлбөр бол тусгайлсан яг одоо хуулиар зохицуулдаг бол зарим төлбөрүүд бол яг хэд хэдэн төлбөрүүдийг багцаар нь одоо зохицуулсан. Жишээлбэл байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль гэж байлаа гэхэд тэн дээр бол одоо 5 төрлийн төлбөрийн харилцааг зохицуулсан ийм харилцаа байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ 14 төрлийн төлбөрийн хувьд бол бас одоо товчхон тайлбарлаа явуулчих гэсэн бодолтой байна. Тэгэхээр зэрэг хамгийн нэгдүгээрт нь бол одоо энэ ашигт малтмалын тухай хууль гэж байгаа Монгол улсад энэ ашигт малтмалын тухай хуулиар бол энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг авдаг. За ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувьд бол хэд их жилдээ ашиглаж гин үү? Хэдэн га талбайг тэр одоо уурхайн зориултаар ашиглаж гин үү гэдгээс хамаарат жилээс хамаарат нэг тусгай зөвшөөрлийн төлбөр нь ялгаатай байж байгаа. Ялгаатай байж байгаа. 1 жил 10 жил гэл ер нь ялгаатай байна. 2 дахь жилдээ бол ямар ахын 3 дахь жилдээ бол ямар ахын гэдэг ч юм уу ингээд жил одоо хэд дэх жилдээ ашиглаж гинэ гэдгээс нь хамаарат ашиглалтын төлбөр нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд нэг өөр, ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувьд бас нэг өөр байж байгаа юм зүйл байж байгаа. Тэгэхээр зэрэг ашигт малтмалын тухай хууль дээр бол ерөнхийдөө Монгол улсад одоо энэ ашигт малтмалын төлбөр төлөх харилцаанд ордог нэг тийм 23 төрлийн ашигт малтмалын төрлийг дурдаад өгсөн байдгийн алт мөнгө зэс гээл одоо тэ нүүрс гэх мэтлэнгээр ингээд 23 төрлийн одоо ашигт малтмалын эрэл хайгуул ашиглалтын процессд бол төлбөр төлдөг. Түүнээс гадна олборлолтод бас одоо нөгөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бол олборлох явцад төлнө. Тухайн одоо нөөцийг олборлоод борлуулж байгаа одоо ихэд бол нөөц ашигласны төлбөр төлнө. За энэ одоо нөөц ашигласны төлбөрийн хувьд бол нийтлэг нүүрс болон нүүрсний хувьд бол одоо дотооддоо борлуулж байгаа нүүрсний хувьд бол борлуулалтын үнэлгээ нь 2.5%-аар төлдөг. Монгол банкнд тушааж байгаа алтны хувьд бол үнийн 5%-аар төлдөг. Энэ тогтцоо хувь байж штэ тий. За ингээд үүсмэл ордоос одоо олборлсон болвол үүсмэл орд гэж одоо нэг Эрдэнэтийн орд дээр байж болох ч гэсэн нэг овоолгоос нь олборлдог тий. Тэндээс олборлох юм бол одоо 2.5%. За бусад тохиолдолд бол бүгд одоо ашигт малтмалын хувьд бол борлуулалтын үнэлгээний суур хувь нь 5% байдаг. Тэгээд дээр нь олон улсын зах зээлийн үн өсөөд тэгээд одоо тэр нөгөө ашигт малтмалын агуулга өсөх юм бол бас одоо өсөн нэмэгдүүлэх хувийг хэрэглээ явдаг ийм харилцаа байж байгаа. Тэгэхээр зэрэг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөр бол ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагддаг ийм зүйл. За дараад нь бол түгээмэл тархастай ашигт малтмал гэж бас байгаа юм. Тэгэхээр зэрэг ялгаатай. Тэгэхээр зэрэг түгээмэл тархастай ашигт малтмал гэдэг бол ер нь зам барилгын зориултаар ашиглагддаг илс хайрга дайргыг түгээмэл тархастай ашигт малтмалд хамааруулж авч үздэг. За түгээмэл тархастай ашигт малтмалын хувьд бол мөн 2 төрлийн төлбөр төлнө. Нэгдүгээрт нь бол тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө. Тэрийг олборлохын тулд төрөөс зөвшөөрөл авна. Ягаад тэгэхээр зэрэг энэ одоо ашигт малтмал энэ газрын хэвлий доор байгаа болон газрын хэвлий дээр байгаа бүх баялагч нь өөрөө төрийн өмч, нийтийн өмч байхгүй юу? Тэрийг одоо яг хөөр зэрэг тусгай зөвшөөрлөөр дамжуулж
хүмүүст хэрэглүүлдэг. Тэгэхээр та хуультай байна гэж хэлсний бас зүйл харагдаж байна шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг хэрэглүүлснийхээ төлөө төлбөр авдаг гэсэн. Тэгээд түгээмэл тахстай ашигт малтмлын хувьд бол тусгай зөвшөөрлийн төлбөр төлнө. Тэгээд дээр нь мөн олборлсон одоо түгээмэл тархастай ашигт малтмлынхаа үнэлгээний 2.5%-аар төлөө явдаг ийм зүйл байж байгаа. За гих мэтлэнгийн ингээд одоо төлбөрийн одоо харилцаанууд бүгд ингээ хуулиар зохицуулагдаад явдаг ийм зүйл байж байгаа. За дараад нь бол хураамж руу оръё. Бас цагаа ягаад зохицуулаад. Энэ 2 минутын хугацаа байна. Тийм байна. Тэгэхээр зэрэг хураамж гэдэг маань бол бас дахиад тодорхойлт нь өөр болоо явчихна. Хураамж гэдэг маань юу хэлэх вэ гэхээр зэрэг бид нар төрөөс үйлчлэгээ авдаг. Тэгвэл төрөөс үйлчлэгээ авсныхаа төлөө төлж байгаа мөнгийг хураамж гэнэ. Татвар бол ямар нэгэн хариу төлбөргүйгээр төлж исэн. Төлбөр бол төрийн өмчийг хэрэгжилчгээд тэрнийхээ төлөө төлж исэн. Хураамж бол төрөөс үйлчлэгээ аваад тэрнийхээ төлөө төлж байгаа. Тийм байна. Тэгэхээр зэрэг Монгол улсад бол татварын ерөнхий хууль дээр заагдсан дагуу 3 төрлийн хураамж байдаг. Нэгдүгээрт нь тэмдэгтийн хураамж гэж байна. Хоёрдугаарт нь зөвшөөрлийн хураамж гэж байна. Гуравдугаарт нь хог хаягдлын үйлчлэгээний хураамж гэж. Ийм 3 төрлийн хураамж байгаа. За бас л хуультай. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль гэж хууль байгаа. За энэ тэмдэгтийн хураамжийн тухай хууль дээр бол ерөнхийдөө 44 төрлийн төрөөс үзүүлж байгаа үйлчлэгээн дээр хураамж төлөхөөр зохицуулсан. За энэний 20 нь бол яг одоо тэмдэгтийн хураамж хэлбэрээр. За 24 нь бол одоо зөвшөөрлийн хураамж хэлбэртэй. За зөвшөөрлийн хураамжийн хувьд бол жишээлбэл аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж байдаг л да. Тэр аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль дээр нийтдээ тусгай зөвшөөрөл бол 13 төрлийн 250 тусгай зөвшөөрөл байдаг. Энгийн зөвшөөрөл гэхэд одоо 12 төрлийн 121 тусгай зөвшөөрөл байж байдаг. Энэ бүгдийг одоо авахын тулд яаж яах вэ зэрэг яаж яах вэ? Тэр тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг төрөөс үйлчлэгээ авчихад төлбөр төлж байгаа зүйл байх гэж байна тийм. Энэ бүгдийг бол одоо тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулаад өгдөг ийм харилцаа байж байгаа. За танд маш их баярлалаа. За үзэгчдээ бид татварын ерөнхий газрын олон нийтийн харилцагын татварын улсын байр цагч Бат Сэнгэлтэй уулзуулж мэдээллийг хүргэлээ. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа.